өрөөдөрөө мистик хүү харадуулаарай энэ тэндгүй инээд бэлхэж эрхэмнэн хүүхдүүд баялан энэ бол мөнхийн хотхон эргэлдэг бидний дотны найз хүүхэд бүрийг хайлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадам тоглох дуртай би зүг амьдрал зүг хүсэл зүг бүхнийг бид түгэн бид бол ханы хүүхдүүд хаан улсыг ихэмээгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон бидний найзууд мөнхийн хотхон итгэж найзууд мөнхийн хотхон үргэлж хамтдаа тэрэг хатаа нэстэггүй нааш ирж юм бүх шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотыг итгэж тийм байна ямар гоё юм бэ Сайн байцгаана хүүхдүүдээ. Мөнхийн хотын нэвтрүүлэг эхэлж байна. Найзуудаа өнөөдөр манай нэстэггүй ийм их хичээлтэй гэсэн. Гэтэ мөнхийн хот хитгэс өмнө ирнэ гэсэн чинь ирж амтсангүй. Тэгээ бүр өнөөдөр нэвтрүүлгээ ганцаараа эхэлж байна. Нэстэггүй хүрээд ирсэн шүү. Ганц юм зурсны төлөө ингээд татаа яадаг юм. Хөөе нэстэггүй чи яагаа вэ? Ууртай байгаа мó? Би ууртай юм шүдэрхэн. Тийм үү. Яагаад ууралцсан юм? Юу басан юм? Ганцхан зурааснаас болж өнөөдөр үнэхээр онцгой юм болсон шүдэрхэн. Ганцхан зураасаа би сая ойлгохгүй байна нэстэггүй надад тайлбарлаад өгөөл дөө. Шүдэрхэн ингэсэн байхгүй юу? Тэр хичээл дээрээ ингээд хичээлээ байцсан байхгүй? Тэгсэн чинь гинт хойноос батаа дуудсан юм. За. Тэгээд би батаа руу харах гээд ингээ эргээ харж агаад хажуудлынхаа Тамирагийн гарааг нь хөдлөгдсөн чинь би дэвтэр дээр нь бал зурагдсан байхгүй юу? Чи ингээ гараа хөдлөгдсөн чинь Тамирагийн гарыг цохиод дэвтэр дээр нь зурвалцсан юм уу? Тийм. Тэгсэн чинь Тамира уурлангуудаа би дэвтрийг барьж аваад ингээ ураа хийцэн. Яана тийм үү? Тийм. Тэгээ яасан? Тэгээ бит хоёр зөндөө модалцсан. Ямар баларсан юм бэ тий? Хотоод игэл яана. Ерөөсөө шүдэрхээ. Хүний дэвтрийг уран гэж муухай эцтэй. Муугаа штэ. Дэвтрийг муухай болгоцсон. Тэгээд Отоод ихээр чинь нэстэггүй чи дэвтрээ хуулж өчөхгүй болохгүй юм чи шинэ дэвтрээ гаргаж агаад шинэ дэвтэр гаргаад хуулж болно л доо. Гэхдээ тэр миний одоо байгаа дэвтрийн дотор зөндөө онцтой авцсан байсан шүү дээ би. Тийм үү. Онц дүнг дэвтэр дээрээ багшаараа дахиад зурулж болохгүй байх та тавиулж. Харин тий. Би ерөөсөө ингэнэ шүдэрхээ. Яах юм? Би маргааш би бататаа уйлж агаад Тамирагийн гарыг хөдөлгөөд бишээ Тамираагаад миний гарыг хөдөлгүүлээд өөрийнх нь дэвтрийг нь хурж агаад тэгээд өөрийнх нь дүнгийн ч гэсэн байхгүй болгоно. Чи Тамираагаас хариугаа авах гэж байгаа юм уу? Тий, яг ингэнэ. Эхлээд бататай ярьж агаад батаг Тамирааг дуудаарай гэж хэлээд Тамирааг эргэж хангууд нь би албаар өртөөд өөрийнхөө дэвтрэн дээр зураад тэгэнгүүтээ чи яаж ийна гэд би дэвтрийн шууд орно. Хөөе нэстэггүй наад чих мууган арга байна онцгүй юм байна. Би лав дэмжихгүй байна. Яагаад шүдэрхээ? Тамира миний дэвтрийн бүх дүнг байхгүй гэсэн. Тэгэхээр Тамира ч гэсэн дөнгөө үлдэх ёстой. Үгүй ээ нэстэггүй хэрвээ чи маргааш Тамирагийн дэвтрийг дахиад урьчих юм бол Тамира нөгөөдөр нь цаа нэстэггүй яаж чадахгүй нэстэггүйгээс яаж хариугаа авах вэ тэгэл нөгөөдөр нь чи ангидаа орсон чинь дахиад чамайг чадчихвал яах юм. Тэгэл дараагийн өдөр нь чи нэстэггүй цаа Тамираг яах вэ гэж тэгэл хоёрын би бинээсээ хариу авах би бинийгээ гомдоо хуур толох шалтгаан зөндөө их болно штэ. Тийм болохоо би чамд гоё арга зааж өгье заяа. Нэрээ тэх юм бэ те. Тэгэл дуусахгүй. Тий дуусахгүй ш. Хоёр байг модалцсан гэсэн үг юм биш. Тийм байг модалцсан. Тийм болохоор би чамд гоё эвлэрэх нэг арга зааж өгье заяа. За. Чи ингээ маргааш ингээл өглөө хичээл дээр ирт очиад заяа. Төрүүлээ сууж. Тэнгүүд чи Тамира гадаас аваад ирэн штэ тийм ээ. Тэнгүүд нь чи гүйж чад Тамира дарж байгаатай. Сайн аа Тамира, сайхан амарсан уу гэж хэлээрээ заяа. Яагаад? Тэгэхээр чин Тамира хөөх нэстэггүйгээ уурн гараад
тайвширчиж бас Нэстэггүй намайг уучлалчиж тэгэхээр би бас Нэстэггүйг уучлах хэрэгтэй байна гэж бодоод бас чам руу хандаад сайн уу Нэстэггүй өчтөр миний хийсэн зүйл намайг уучлаарай гэж хэлнэ штэ. Нэрээ тийм ч юм уу? Тийм л агаа зү. Бодоод исэн чинь шүүдэрхээ би хоошоогоо ирэхдээ болгоомжтой ирэхгүй өөрөө Тамирын гарыг хөдлөгдөж штэ. Тийм. Тэгэхээр бас чиний буруу байгаа гэсэн үг байгааз. Шүүдэрхээ би болохоор тэгэж бодсон. Тамира надад муухан хандсан учраас би өөрт нь адилхан муухан хандаж болно гэж бодсон. Харин тэгтэл чиний ярьж байгаа зүйллээрээ муухан хандсан ч гэсэн өөдөөс нь сайн ханддаг гэж штэ. Тийм. Мууг сайнаар хариулах хэрэгтэй. Хэрвээ муу зүйлийн урдаас муу зүйл гарах юм бол нөгөө хоёр муу гэл ингэж идэхгүй. Харин мууг сайнаар дийлэх юм бол сайн нь муугаа дийлээд тэгээд амар сайхандаа жаргана. Тийм байна. Яг өнөөдөр бид нар хичээлээрээс туршилт хийсэн байхгүй шүү дээ. Тэгэхэд яасан бэ гэхээр хүүдэн усан дээр халуун ус нэмсэн чинь гой бүлээхэн болцсон. Тийм тэгэхээр энэ бас жага адилхан байгааз. Харин халуун усан дээр халуун ус ирэхлээр халуун хэвээрээ байгаад хүүдэн усан дээр хүүдэн ус ирэхлээр хүүдэн хэвээрээ л байгаадсан. Тэгэхээр би муугаар хариулах гэж оролдох юм бол муу чигээрээ байх юм байна тийм ээ? Яг зөв. Харин мууг сайнаар хариулах хэрэгтэй. Тийм байна. Үнхээр гоё арга шүүдэрхэн баярлаа. Зүгээрээ. Би маргааш очиод Тамираагаас уучлалт гуугаад тэгээд буцаад эвлэрээд сайн найзууд олноо. Тэгэхээр уулын Тамираа чинь тийм муу хөхд биш тийм ээ Нэстэггүй? Тийш. Тамираа уулын сайн өгч. Тэр үед яагаад уурсан юм бол? Магадгүй өнөөдөр танах хичээлтэй байсан болохоор хичээлнийх болоо тэгээ ядраад тэгээ жага ууртай байсан баха. Тийм баг. Чи тэгвэл маргааш Тамираатай сайн эвлээд тэгээд гоё баяр хөөр далаа хүрээлэрээ заяа. За тэгье. Найзуудаа өнөөдөр бүгдээрээ мууг сайнаар хэрхэн яаж хариулах тухай сурч мэдэж авлаа. Найзуудаа хэрхэвч хүүдэн усан дээр хүүд ус нэмэх юм бол за тэгэхээр найзуудаа хүүдэн усан дээр хүүд ус нэмэх юм бол хүүдэн чигээрээ л байд юм байл шүү. Харин халуун ус нэмээд их юм бол тэр хүүднийх нь чинь бүлээхэн болоод амар халуун байсан гоё сэрөөхөн болоод тэгээд гоё ус болдог. Тэрнтэй адилхан мууг үргэлж сайнаар дийлж агаарай. Муугаар ш харин үргэлж сайнаар хариулдаг байцгаая. Шүдэрхээ. Яасан? Би ерөөсө түгээ тайл тавьчаад гитараа авчираад хоёлоо дуу зохиоё. Туу зохионо. За би газ явчаад ирээ. Туу зохион гэхий ямар туу яаж зохиох гэж байгаа бол та. Гой нэгчлээ хүрээд ирсэн үү? Шүдэрхээ. Хоёлоо өнөөдөр штэ. Үнэхээр чухал зүйл ойлгосон учраас тэр зүйлээ тохиолдож дуу зохиоё. Мууг сайнаар хариулъя гэж ойлгосон штэ. Тэгээ харин яаж зохиох вэ? Би өмнө нь юусоо дуу зохиож үзээгүй ш. Бас чадахгүй бах та. Би чам туслая за хоёлоо харалдаад үзье. За тэгье. Мууг сайнаар хариулвал мундаг хүүхэд болно шүү. Саад бүхнийг зөөлөлвөл сайхан ирээдүй өгтөн шүү. Дахиад Нэстэггүй хоёлаа зохиолчтой шүү дээ тийм ээ. Ямар гоё юм бэ? Дахиад зоолмоор байна. Мууг сайнаар хариулвал мундаг хүүхэд болно шүү. Саад бүхнийг зөөлөлвөл сайхан ирээдүй өгтөн шүү. Истагая. Сүлжүүдээ ганцхан даачих. Найдаа та нар ч ихсэн битээ хамт дуудаарай. За. Мууг сайнаар хариулвал мундаг хүүхэд болно шүү. Саад бүхнийг зөөлөлвөл сайхан ирээдүй өгтөн шүү. Нэстэггүй үнэхээр мундаг юм аа.
Шүтгэе чи үгийн зохиосон чи өрсөн мондөг юм. Нэрээ хоёулынгийнхан зохиосон анхны дуу болж байгаа биш үү тийм ээ. Ямар гоё юм бэ? Мог сайнаар гэж нэрлээ. Тэгээ мог сайнаар гэдэг нэртэй дооны үгийг шүтрхэн аяыг Нистэко захиалаа. Мондөг Нистэко захиасан. Стакай та тийм Нистэко. Шүтгэе. Нэвтрүүлгийн цаг дуусч байна. Оо, тийм үү? Бүр доо цагаагаад ерөөсөө мэдгүй байгаа Харин тийм ээ. Найзаа өнөөдөр бид нэр мог сайнаар хариулах тухай мэдэж авлаа. Найзаа хэрвээ бид нар муугаар биш, мог сайнаар хариулвал сайхан ирээдүйн огтж гин гэж юм шүү. Хэрвээ бид нар хөдөө усан дээр хөдөө ус хийгээд хал юм бол хөдөн чигээрээ л байгаад байна. Харин хөдөө усан дээр халуус хийвэл тэр ус гай бүлээхэн болно. Үүнтэй адилхан мууг сайнаар дийлж байгаараа найзуудаа. Ингээд өнөөдрийн мөнхийн хотхон нэвтрүүлэг өндөрлж байна. Мог сайнаар дийлж харанхуйдч гэрэлтээрээ. Мууг сайнаар дийлж мөрөөдөлтөө нисцгээе. Хааны хүүхдүүдээ баярлалаа. Мог сайнаар хариулаад мондөг хүүхэд болон шүү. Саад бүхнийг зөөлөлбөл сайхан ирээдүй огтон шүү. Хөөе Нистэко, наад онд чинь 2 дугаар бадаг гэж хийвэл ямар бол? Нэрээ тэрийг хоёлаад дараа нь баж олно. Тэгнэ би юу н өгөн дээрээ их сайн захиана. Би сая сайн захиана.